Өдрийн төрхий үзэгчдээ та бүхэнд ажлын өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн хүргэж байна. Зочны цагаар та бүхэндээ инрэл нэгүсэл оюун бэлгийн төвийн тэргүүн Ажаа гэгэнтэй уулзсан ярилцлага хүргэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? За. Юуны өмнө танд манай урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэлд оролцож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Би ч их баярлж байна. Та нар ийм сайхан завшаан гаргасан дээр баярлж байна шүү. Маш их баярлж байна. Тэгэхээр хоёулаа ярилцлага одоо хүүхдийн цус эмгэг хавдрын эмнэлэг байгуулах талаарх ярилцлагаараа эхлэе гэж бодож байна л да. Тэгэхээр та яг хэзэнээс одоо хүүхдийн энэ эмнэлгийг барья гэсэн санаа одоо тань төрж исэн бэ? Яагаад Монголыг сонгож авсан бэ? Энэ талаар ярих. За. Одоо энэ түүхийн яруул нэг заахан миний бас одоо хувийн нэг заахан түүх ярих гэтэл байна да. Би бол Көхнөрийн мужидын дээд Монгол байгаа. Өвөр Монгол арай биш. Гөөч яг хуу төвд нутагт байсан тийм хүн байна. Тэгээд одоо 98 онд улс төрийн асуудлаар Америкт цагаалчилсан байдаггүй юу. Тэгээд Америкт амьдарч байсан. Тэгээд монголчуудтай их холбоотой байдаг. Тэгээд 2006 онд анх удаа Монголд айлчилсан. Тэгсэн Монгол бол надад их сайхан таалагдлаа. Тэгээ сайхан бай, өөрийн нутаг шиг юм харагдчихл байна. Тэгвэл ч бас яг Монгол их хөгжиж байна, сайхан болж байна. Бас сул талч байна. Тэгвэл одоо энд Монголд ирээд одоо би бас сая хэлжсэн улс төрийн тийм асуудлаар өөрийн нутагтаа болов буцчихдаггүй. Тийм болох Монголд зүүндээ ирээд айлчилдаг. Тэгээд Монгол нэг захан буян хийя гэд. Ямар буян хийх вэ гэд. Тэгээд сүүлд болов одоо анхны сүүлд тэгээд одоо 2010 онд байх уу 10 тийм ба 11 онд эрүүл мэндийн яамнаас бүтэнд хэлээд одоо та нар буян хийх юм бол эхнэрхсийн төвд нэг хүүхдийн хавдрын тийм нэг эмнэлэг заахан сул байна, дутуу байна. Та нар бариад өгөхгүй юу гэд тэгээд эхэлсэн юм аа. За миний одоо тэр энэ эмнэлгийн тухай бол ийж эхэлсэн юм. За. Тэгэхээр барилгыг нийт бол 4.1 тэрбумаар барьж байгуулах тийм өртөг бол шаардна гэж байгаа шүү дээ. Та энэ хөрөнгө мөнгийг хаанаас яаж цуглуулж байгаа вэ? Одоо энэ хөрөнгө мөнгө бол одоо анх барих дээр бидэн бол одоо ийм их том болох гэж бодоагүй. Бидэн бол жижиг нэг одоо зүг нэг хэдий баашин бариад өгье гэж бодсон да. Тэр сая хэлжсэн тэр манай Монголын эрүүл мэндийн яамнаас бол ч 3 давхар баашин бариад өгчхөл болно. Нэг давхрын та нар өөрөөсөө хэрэгэл, 2 давхрын эмнэлэгд бэлгэлчих гэж хэлсэн байдаггүй юу. Тэгээ бидний эхэлсэн. Тэгээд би сая хэлжсэн одоо 10 хэдэн жил одоо Америкт байж байсан. Тэгэхээр монголчуудтай их холбоотой байдаг. Тэгээд Америкт байсан монголчууд байна, манай төвдүүс байна. Тэгээд бас одоо бурхан шажин шүтдэг хүмүүс зөндөө ирээд намайг уулздаг. Тэгэх нь бас өөрийн нэг зовлон муу жаргалын бас хуваалцдаг. Тэгээ нэг хэдэн мөнгөнд бариад тэгдэг. Тэгэх нь би энэ мөнгийг хадгалж байгаа нэг заахан буян л хийгээ бодосууд юм да. Тэгсэн чинь одоо эмнэлэг барья гэдэг эхэлсэн. Тэгээ эхлэх дээр яг хөө миний бас нэг таньдаг хэдий хүн нааз нар гүйлч болно, миний шавнар гүйлч болно. Одоо бас Японд байдаг, Тайванд байдаг, Сингапурд байдаг, Америкт ч байдаг. Эдэн одоо та ийм нэг юм эхлэдэг юм бол бидний тус хүрье гэд. Игээд эхлээд бариад гисэн юм. Тэгэхээр бол одоо Монголд ч бас таньдаг хүмүүс байна. Тэгээд Монголын ард түмэн байна. Одоо нийт хамтлаад одоо буяны ажил бол сайхан нэгэ эхлэх юм бол болчих уу гэж зүгээр итгэлээр игээд барьснаас хөрөнгөгээ нэг том мөнгө байж байгаад барьсан биш та. Тэгж яагаад эхлээд бариадах дээр тэгээд одоо бүр их юу болсон. 3 давхрын тэм нэг барлага болов барьчихад яавуулч тэр дотор одоо боломж байхгүй багтахгүй. Тэгээд 3 давхар гэж хэлсэн 6 давхар боллоо. Тэгээд 6 давхар дотор бидэн бодож байсан бол одоо энэ Монголд хүүхдийн хавдрын өвчин бол их чухал байна. Бидэн анх ирээд 2012-11-нд эхэлж явах дээр тэр үед бол тухайн үед нэг 10 хэдэн хүүхэдтэй эмнэлэгд байх юм байна да. Эхнэрхсийн төвд. Тэгээд тэрийн дараа жил ирэх дээр 20 хэдэн болчихсон байна. Тэрийн дараа ирэх дээр баруун 30 болох гэл байна. Тэгэхээр тэр энэ их тоогоор игээд өсчил байна. Тэгэхээр бид нэг 50 ортой ийм нэг эмнэлэг барья гэж эхэлсэн юм. Тэгээд энэ эмнэлэг бол 2012-д эхэлсэн. Шавын төвөд эхэлсэн. Эхлээд 13-нд барилгын бариад одоо энэ жил 14 байна. Тэгээд одоо ажил дуусах юм тийжил байгаа.
Тэгээд эхэлсэн чинь одоо энэ дотор бол эмнэлгээс бас бидэнд ирээд хүслээд одоо энэ дотор ийм юм оруулахгүй юу, тийм юм оруулахгүй юу гэж зөндөн хэлсэн да. Тэгээд яг уу тэгээ буян ажил байна. Тэгээд бидний болов ч нэг сайн хийчихвэл гэж бодож байгаа. Тэгээд тийм дотор одоо бол зөндөн бидний түрүүн одоо төлөвлөж яснаас өлөө одоо их юм болчихсон байгаа. Энэ нэмлэг дотор бол нэг давхуур дотор бол анго гэж байгаа шүү дээ. Ангиографи гэдэг ангиографи гэдэг тийм том машин байгаа. Одоо CT-ийн машин орох гэж бодож байгаа. Тэр дор нь бол бас одоо MRI машин оруулах гэж бас их хүсэлж байгаа. 3 давхар дээр 2 давхар дээр бол мис заслал хийж ясан газар байгаа. 3 давхар бол одоо бас одоо нялх одоо захан одоо юу гэдэг лээ торих дээр захан хүүхдөөс бас сул байсан тийм байгаа шүү дээ. Одоо дутуулсан гэдэг юм уу. Тийм бас эмнэлэг 3 давхар тэг чиглэлээр байгаа. Тэгээд 4 давхараас эхлээд одоо 5 ортой 50 ортой тийм эмнэлэг бариад явж байна. Энэ одоо гол хөрөнгө бол одоо хандвар игээ барьж байгаа. За энэ дотор бол одоо хандвын бол одоо би өрөөнд байсан нэг захан нэмсэн. Тэн дээр одоо миний одоо гол нь бол Тайванд байсан шавнар их хүргсэн. Тэгээд одоо Сингапурд байсан, Америкт байсан, тэгээд Монголд байсан. Нийт одоо нийлээд Америкт байсан монголчууд, Европт байсан монголчууд, тэгээд бас Канадад байсан монголчууд, тэгээд зүгт байсан монголчууд байна. Тэгээд одоо дэлхийд ирэх одоо таньдаг хүн гэдэг юм боо энэ дээр энэ тал анхаарч байсан хүмүүс бүр одоо игээд буянаа нийлээд одоо игээд барьж ил байна да. Ийм байна. Тэгэхээр мэдээж маш томоохон төсөл дээр та ажиллаж байгаа юм байна. 6 давхар эмнэлэг барина гэдэг бол манай Монголд бол маш их сайн зүйл болж байгаа. Тэгэхээр энэхүү эмнэлэгт та ажиллах ажилчдаа ер нь хэрхэн сургаж авч байгаа юм болоо? Энэ талаар би танаас асуумаар байна. Учир нь яг Монголд байгаа монгол эмч нарыг уламжлалт маягаар одоо сургалт явуулж сонгож авах уу? Эсвэл одоо та өөрийн сонгосон хүмүүсээ ирж ажиллуулах юм болов? За одоо энэ дээр хүмүүс зөндөө асууж л байгаа. Та игээ асуусан дээр их баярлалаа. Би энийг тайлбар хиймээр байна. Энэ эмнэлэг бол би игээ буянаар хийж яснаас би өөрөө одоо энийг ажлыг менежментийн хийх юм тийм эмнэлэг биш ээ. Энэ эмнэлэг барьсан дараа бол одоо улсад бэлгэлнэ. Одоо эхний хэлхсийн төвд бэлгэлэн да. Тэгвэл тэр эхний хэлхсийн төвийн одоо хүүхдийн хавдрын тэр хэсэг одоо томруулаад одоо зүгээр нэг одоо хүүхдийн салбуур гэхгүйгээр хүүхдийн хавдрын одоо төв гэдгийг барих гэгээ бодож ил байгаа. Тэгвэл тэр эмч байна, дотор одоо ажиллаж асан хүн бол цуг нь одоо эхний хэлхсийн төвд дотроос ирэх юм аа. Тэгвэл би энэ дээр давхар бас нэг хэлэх юм юу ангих дээр энэ 6 давхар баашин бол игээ бариад дуусж байгаа. Бид нар бол энэ дотор игээ зүүндээ юм төлөөлөгсөн одоо ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. Сүүлд бол одоо эмнэлгээс бас энэ дотор зүүндээ юм одоо ийм нийлүүлмээр байна болно, тийм юм төвмөр байна гэдэг. Тэгээд хүслэх нь бас түүнийг одоо тэгье гэдэг бид нар зөвшөөрөөд тэгээд төвсөн. Тэгэхээр энэ 6 давхар дотор бол багтахгүй, яавал ч багтах тийм шаардлага байхгүй болоод тэгээд бид нь хажуудан бас нэг 3 давхар баашин бас барьсан юм. Одоо энэ эмнэлэг бол 2 болчихсон байгаа. 2 байр байгаа. Нэгэн бол 6 давхар одоо хүүхдийн хавдрын эмнэлэг дууддаг. Нэгэн бол одоо бидний нэрийн одоо бүр нэг тод өгөөгүй да. Одоо жишээлбэл мэрэгжлийн байрга игээ дууддаг юм бидний дотроо бол ямар утгатай вэ гэвэл энэ дотор бол одоо гадаадын одоо хүнтэй зоч одоо профессор тийм одоо эмч доктор тиймийг ураад ирээд энд Монголд ирээд тур одоо хичээл заадаг юм бoo эмнэлэгт ажил хийдэг юм бoo тийм хийх тэгээ бодсон. Тэгэхээр эмнэлэг дотор бол энэ их чавхал байна. Ямар эмнэлэг дотор бол чи гадаадаас одоо эмч их ирж явах юм байна да. Ирэх дээр бол эмнэлэг дотор бол ямар бэрхшээл байна гэхэд дээр тэднийг хүлээгээд сайхан авч чадахгүй. За тэрийн буудлын одоо эмнэлэг дотроос бас улсын эмнэлэг болох нь тэр буудалд тийм даалгахын бас тэр бас ахын хэцүү байгаа шүү дээ. Тэгээд гэртээ суулгах нь тэр биш. Тэгээд одоо тэдний ирэх суух газар байхгүй. Бидэн бол одоо тэрийн одоо бас асуудал дээр игээд нэг 3 давхар баашин барьсан юм. Энэ дотор бол 10 хэдэн хүн тур ирээ сууж болох юм. Тэр хүмүүс ирвэл Монголын одоо эмнэлэг дээр тус хүрэн тэгээ эмчнэр заана тэр дотор хичээлийн газар бас байгаа. Яг хоо тэгээ 3 давхар дээр бол бас нэг конференц хийж яадаг, баг хурал хийж яадаг тийм нэг том
оройч байгаа. Тэрийн дотор бол нэг манал бурхан бас байгаа. Тэгээд тэр дотор юу хийнэг бол одоо бурхан шажин шүтжсэн хүмүүс бол түр яваад бас одоо мис засал хийх юм бoo чи ямар эмчгийнхаас өмнө нь яваад дотрын ном уншил болон бясалгал хийвэл болно. Санаа сэтгэлээ нь одоо бас засаад тийм ээ. Тэгм хийдэг бол болох юм. Бас тэр эмчнэр ирдэг юм бол тэр дотор игээд нэг хөшиг байдгийн игээд татчих нь бас тэр бурханыг харагдахгүй. Тэгээд одоо конференц тэгээд хичээл заавал болно. Тэгээд одоо лекц уншил болно. Тийм бодолтой игээд барьж байгаа. Тэгвэл одоо гол нь юу ангул та асууж ясан энэ эмч бол эхний хэлхсийн төвийн эмчнэр одоо тэр дотор ажиллах юм тийм очтой юм аа. За тэгэхээр маш их сайхан үйлс бүтээж явж байгаа танд баярлалаа гэж хэлмээр байна л да. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлээд шашны талаар ярилцсан дээр болоо гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр манай Монгол сүүлийн 70 жил одоо буддын шашин шүтэж ирлээ. Гэхдээ арай өөр тишээгээ хазаагаад байна уу да гэж харагддаг. Учир нь тэгэхээр бид нар бүгд гандан хийдэд очиод ном хуруулдаг, ном уншуулдаг. Гэтэл ном уншуулчаал ганднаас гараад нүгэл үлдээ авчдаг штеп. Хараал хийдэг. Маш их зодон цохио хийдэг, их муухай үйлдэл хийдэг шүү дээ. Энэ маань яг ингээд ийм байдаггүй гэвэл үгүй шүү дээ тий. Тэгэхээр та энэ тал дээр юу яг ямар бодолтой байдаг вэ? Таны үзэл бодол. Энэ тал бол би зүүндээ боддог. Ягаад гэхээр одоо бурхан шажин одоо дэлгэрээд одоо 2500 жил явж байна. 600 жил бараг болж байна. За манай Монгол төвд нутагт бол бас шажин одоо дэлгэрээд бас 1000-аад жил болж явах юм төвхтэй юм байх юм байна да. Гол одоо өнөөдөр цагтаа таарад энэ шажиныг яаж одоо олон нийтэд тус хүргэх вэ гэсэн энэ нэг том асуудал байна. Тэгэхнээ би энийг зүүндээ боддог. Нэг асуудал бол юу вэ гэхээр Монгол одоо 90 оноос арчилсан тийм юм аа. Тийм байж та тийм. Тэгэхээр одоо арчилсан сүйд бол одоо монголчууд одоо бурхан шажинд их шүтдэг. Тэгэхнээ нэг андан хийд юм бoo ч одоо тэр том хидмэтээр явдаг юм байна. Явхнаа нь одоо тэр үед бол одоо хөвсгөлж ясны асуудлаар одоо гэтэд боловч их соёлын хөвсгаал гэр их болсон шүү дээ. Тэгээд одоо Монголд ч бол одоо бас адил да одоо коммунистийн одоо цагаараа их хэцүү болсон байх юм байна. Тэгэхээр сүм хийдэн дахиад сэргийх гэ энэ дээр бүр их яарад ажиллаад энэ дээр одоо юу хийгээ суух нь хүмүүс бас одоо энэ дээр нэг сайхан одоо юу гэдэг юм бэ яг нэг бурхан шажин шүтжсэн юу гэдэг сэтгэлийг одоо сэтгэл дээр яаж тус хүрэх үү гэсэн энэ дээр нэг хүч нэг их том гаргаж чадахгүй. Одоо зүг нэг одоо ирээд мөргээд залуураад нэг хэдэн мөнгөнд тэнд төвөөд зэд бариад тэгчгээд явдаг. Тэгвэл тэр сүмэн хийдийн хүмүүс боловч тэр одоо сүм хийдэн яаж дахиад сэргэх үү гэдэг энэ том асуудал болох нь энэ дээр игээд суугаад одоо энэ захан холбоо гэдэг юм бoo энэ захан сул болчихсон байх юм байна да. За тэр давхар тэгээд одоо ондон шажин бас одоо Монгол чөлөөтэй болох нь Иесусийн шажин бас их ирж гэн. Тэгээд одоо Мормон шажин ирж гэн. Тэгээд одоо Католик шажин байна. Ондон шажин бол их ороод ирж л байна да. Ирэхдээ энэ дотор бол ондон шажин бол ондон улсад бас нөхцөл нь Монгол шингийн биш юм байх юм байна. Ягаад гэвэл тэр бас зарим нь баян гэдгийн бууч заахан чадвал сайн байдаг. Тийм болох нь Монголд ирээд бас хүмүүст заахан тус хүрээд бас эмнэлэг барьдаг юм бoo бас одоо энэ чин хүүхдийн газар тус хүрдэг юм бoo сургууль юу хийдэг юм бoo тим хийхээр хүн сэтгэл дотор бурхан шажин бол зүгээр нэг хэдүү лам тэнд суугаад ном уншаад олон нийтийн гартаас одоо өргөлийн хураагаа суудаг газар байна гэд. Иесусийн шажинаа сүм одоо гадаадаас ирсэн шажинаа бол нэг өмсгөнч гоё одоо тийм болоод тэгээд сүм дотор явхан ч дуудуулаад олон нийтний их чөлөөтэй. Тэгээд тэдэн ажиллаж байсан боловч их буянтай олон нийтэд ард түмэнд тус хүрэх юм тийм гэж ингээд ийм захан буруу гэдгийм бо тийм бас юу байх юм байна. Би бол тэр тийм биш гэж бодож байна. Яг бол бид нь Америкт яваад 10 хэдэн жил болж байна. Ондон шажинтай бүр их холбоотой. Манай сумын одоо би одоо Индиана мужид байгаа Америкт одоо манай сум дотор бол бурхан байгаа. Бурхан байсан дээр одоо хоёр тал бол Иесусийн байна, муслимын байна, тэгээд энтхийн байна.
тэр одоо зүүн янз янзын шажина одоо бурхан юм буу чиг одоо тэдэн тагчаад гол юм бол бидэн бас байгаа. Тийм болохоор бид хамтраад яаж нэг нэгэнд тус гурах уу? Нэг сул тал байсныг бас тэднийг нэг нэгэндээ ах тэр шажин бол ах дүүтэй адил да. Нэг сураад нэг одоо тус гураа тэгдэг юм бол их сайхан байна гэд би бол энэ эмнэлэг барьжаас нэг зорилго бол тэр байгаа. Одоо бурхан шажин бол ч явандаа сайхан хөгжөөд ирдэг юм бол олон нийтийн амьдрал дээр бол ч их тус хүрж иднэ гэсэн энийг одоо үзүүлэх гэж ясан юм учир бас нэг заахан байгаа. Тэгвэл би ч бас та сая хэлжсэн энэ одоо олон нийтэд яаж одоо хэлэх үү, заах уу гэсэн энэ бас их чухал байна. Дээд үед бол одоо сүмхий дээр хурчих гэдэг нь бол зүгээр ламнар тэнд суугаад ном уншаа суудаг. Ард түмэн бол зүгээр мөргөхөөс одоо тэр дотор нэг хэлэх юм одоо тийм бас завшаа байхгүй шүү дээ. Одоо бол тийм бишэх юм байна. Монголд болоо ч би ирээд судал хийсэн чинь зүгээр жирийн хүнаа тийм холбоо бас зүүндээ байна. Тэр өдөр бол намайг нэг одоо зүгээр одоо энгийн хүнээ одоо нэг холбоогоос бурхан шажина холбоогоос намайг ураад би тэнд яваад ном уншсан. Тэгэхээр би дотор нь бас их баяртай байсан. Энэ яаж ангуул одоо өнөөдөрх одоо энэ асуудал бол олон нийт ард түмэн өврэн одоо бурхан шажин гэдэг юу вэ? Бурхан шажин яаж манай одоо өөрийн амьдрал дээр тусгурах уу гэсэн энийг их мэдэх хэрэгтэй байна. Зүгээр яваад сум хий дээр яваад мөргээд нэг хэдүү мөнгөн тавиад нэг ерөөл хийгээд тэгэхэд одоо над тус хүрэх болтхаа би баян болох болтхаа өвчин тахалгүй болох болтхаа гэчгээд гараад ирээд өврийн санд ураараа муу юм хийгаас уул энэ бол тус хүрч чадахгүй. Тэгвэл одоо бурхан шажин гол нь одоо утгын юу ангих дээр нинжи сэтгэлтэй оюун ухааг хэлж байгаа. Энэ оюун ухаа гэсэн юу ангих дээр одоо бурхан шажин бол чавхан одоо философи одоо зүгээр нэг бохор сүзэг одоо нэг бурхан гэдэг нэг юм байж байгаа тэр мөрөг гэсэн учир биш. Бурхан бол өврэн бол гэгээсэн хүн байгаа да. Тэрийг одоо хичээл одоо туршлага гэдэг юм бол тэдэн бидэн сураад бидний амьдрал яаж тусгурах уу гэд энийн дээр тэгээд юу хийдэг юм бол их сайхан байнга бодож байна. Би бол явандаа манай Монголын залуучус өлөө одоо зүгээр ард түмэн гэж байгаа да. Лам хүн гэсэн биш. Лам бол Монголын ламнар бол энтэгт яваад их сайхан сурж байна. Ондон газар яваад их сайхан эрдэнэтэй болж байна. Америкт ч их сурж байна да. Сурсан дараа тэр одоо сурсан мэргэжлэн дахиад ирээд энд Монголд ирээ Монголын одоо шажин хөгжилсэн төлөө бол их ажиллах гэж бодож байна. Тэгээд ард түмэн бол энэ дээр шачна тухай юу вэ гэдэг. Одоо ном бол зүүндээ Монгол дээр орчуулсан байгаа шүү дээ. Монголчууд бас их сайхан мэрэгэн болох нь бас гадаадын үгээр зүүндээ умшин тэгвэл англи дээр байгаа одоо хит дээр бууч ямар үзэг дээр байгаа тэнийг умшаад мэдээд өврөө энэ шажин гэсэн юу байна гэд мэдээд өврөө судлал хийгээд тэгэхэд миний амьдрал дээр яаж тусгурах уу гэд игээд явдаг юм бол их сайхан болно гэж бодож байна. За хоёулаа хэсэг хугацааны дараа ярилцлага үргэлжлүүлээ. Өдөртөө 2 дугаар сар телевизийн ажлын өдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Хэсэг хугацааны дараа ирээ уулзцгаая. Хоёрдугаар сувг телевизийн ажлын өдрийн хөтөлбөр зочны цагтаа хамтаа үзэгчтэй баярлалаа. Та бүхэндээ энэрл нэгүсэл оюун бэлгийн төвийн тэргүүн Ажаа гэгэнтэй уулзсан ярилцлага үргэлжлүүлэн өргөж байна. Тэгэхээр хоёулаа сая Монголын шашны талаар ярилцлага хүргээ зогссон. Тэгэхээр танд саяны асуултан дээр нэмж дахиж асуумаар байна л да. Бөөгийн шашны талаар та юу ямар бодолтой байдаг вэ? Хүмүүс бол бөөг бол шашин гэж үздэггүй. Бөө мөргөлж шүтдэг хүмүүс бол сүнс нэгэн биед өөр нэгэн биеийн сүнс орж одоо онгот нь орж ирдэг ч юм уу те. Яг шашин талаас нь бол үздэггүй. Та яг энэ талаар ямар үзэл бодолтой байдаг юм болоо? Би энэ бөөг бол их сайхан хүнддэг юм. Яга бодож ангих тэр бурхан шажин дэлгэрсэн дараа бол одоо нутагт байсан шажинтай их эсгэрэл тийм биш та. Бурхан шажинаа одоо утхан бол их нээлттэй хүмүүстэй найзлах одоо сайхныг хамтрах тийм бодол байх юм байна. Би бол одоо монгол хүн байж ч одоо дээд монгол хүнгээ сая хэллээ ч та. Тийм хүн байж бас төвдөн нутагт игээд осон юм хүн байна. Тэгвэл төвдөн нутагт бол бөө бас байгаа.
бөөг одоо бун гэж дууддаг юм. За төвдтэй монголчууд бас сайхан маргалдаг байдгүй юу? Бун гэдэг төвд үг ингээд монголчууд бишээ бөө гэдэг монгол үг ингээд ялангуяа одоо шашин авь адилхан төвд нутаг бол зүүндээ байгаа. Тэгэхээр яг одоо бас хүн гэдэг юм бол бас зарим тал бол нэг саний боддог юм байгаа шүү дээ. Тийм болгон заахан одоо дотор нь бас нэг заахан тацаамуу юм бүү чи тийм бас байж байгаа да. Гүйл чи гол нь бол энэ дотор ямар асуудал ч байхгүй. Тийм болгон буу бол одоо нутг дээр байсан нутгийн шашин гэж бодож ил байна. Шашин гүйлч одоо өмнө нь тийм нэг одоо хүмүүс шүтдэг юм бөөч тийм байж байгаа. Тэгээд явж байгаад одоо шашин болчихсон тийм л байлгүй гэж бодож байгаа да. Тэгвэл жишээлбэл төвд бол одоо уулыг одоо энэ уул бол ямар сахиус байна гэдэг. Энэ мод бол ямар сахиусын сүнс байна. Энэ ус бол ямар их юу байгаа. Энэ уул харахын ямар гэдэг игээд дуулдаг шүү дээ. Яг манай Монголд бол адил тиймтэй авь адилхан байгаа шүү дээ. Одоо жишээлбэл одоо юу гэдэг лээ тэр завхна юу гэдэг лээ тэр уул байгаа шүү дээ. Ямар гэдлээ би гэнтхэн санахгүй байна. Одоо би гэнтхэн санахгүй. Тийм бол тэр уул байна. Тэгээд одоо ус байна. Тэгээд хадаа чулуу одоо тэгээ мод тийм их шүтдэг шүү дээ. Энэ бол бурхан шажин дотроос одоо энийг бас хүлээгээд аваад тэгээд одоо буун шажинтай бол одоо хамтралж ясан ийм шиг учир байх юм байна да. Одоо бол дахиад бурхан шажин одоо игээд одоо саяхан Монголд би хэллээ шүү дээ. Одоо 30 хэдэн оюунаас одоо бүр их хэцүү асуудалд ороод дахиад сэргээд ирэхдээ одоо энэ дотор бас хүмүүс бол өөрийн дураараа нь хэлээд бас нэг заахан ийм одоо зорио гарч ирсэн тийм байлгүй да. Гүйлч одоо би боддгийн бол нэг асуудал байхгүй гэж бодож байна. Монголд бол боогийн шажин шүтжсэн хүмүүс их байна. Энэ би бол энэ дотор нэг эсрэг байхгүй гэж бодож байна. Би Америкт байж байхдаа боогийн хүмүүс чи миний хажууд ирдэг юм. Би бол тэднийг сайхан хүндлээд бидэн бас зүгээр одоо албаар одоо нэг уулзсан дараа бол зүгээр одоо ингийн янзаар бас нэг асуудаг да юугаа бодож байна та энийг юугаа бодож байна биднийг та нар юугаа боддог юмгаа ийм бас асууж байна. Би бол өөрийн сэтгэлээр одоо чин сэтгэлээр юугаа бодож ирсэн тийм хэлдэг да. Хүндлээд одоо бидэн бол Монголд боогийн шачин шүтжсэн хүн боловч одоо адилга бодож байна. Би бол энэ дээр ямар эсгэрч байхгүй гэж бодож байна. Бурхан боогийн шажин шүтжсэн одоо ийм уул гэнэ юу гэнэ мод гэнэ тэнд бол бурхан шажин дотор бол энийг сахиус гэж боддог юм. За одоо бурхан шажин бол гол нь бол игээд одоо сайхан шүтээд өөрийн сэтгэлийг сайхан цариулдаг юм бол явандаа бол бурхан болно гэсэн юм нэг гол ийм зорилго байгаа. Тэр замаар явж явах дээр бол амьдрал дээр яавалч одоо бишгэрэл заахан байгаа. Тэрийг тусгурж сахиуска дууддаг. Тэгвэл сахиуска одоо бас хаана байна гэвэл одоо энэ ууланд байнгах шиг уул тагах тэгээд ус тэгээд тийм байгаа ш та. Тийм болох нь энэ дотор одоо нэг зорио байхгүй гэж бодож байна да. Тэр дотор одоо хүмүүс бас нэг одоо өөрийн бодож ирснийг бодоод энэ дотор эсхрийн хэвүүл бас муу юм шиг болно. Тэгвэл би бол тэр бол хэрэггүй асуудал байна гэж бодож ил байна. За тэгэхээр та Монголд хэр их айлчилж ирдэг вэ? Одоо Монголд ирсний чинь тохиолдолд тантай уулзахыг хүссэн маш олон хүмүүс байгаа болов уу гэж бодож байна л да. Хэрэг одоо тийм хүмүүс байгаа юм чинь тантай уулзахыг эсвэл яаж холбогдох уу? Эсвэл хаана одоо ингээд уулзалт зохион байгуулах тийм танд яг тийм нарийн төлөвлөсөн юм байгаа болов уу? Байгаа да. Байгаа. Би бол Монголд сая хэлжсэн 2006-наас эхлээд одоо хүртэл нэг жилийн нэг удаа ирж ил байгаа. Нодлонгоос эхлээд одоо эмнэлэг барьсан энэ асуудлаар одоо манай эмнэлгийн одоо асуудал ажил бол их сайхан явж ил байгаа. Тийм болох нь бараг жилийн 2 удаа ч ирж байна. Нодлон 2 удаа ирсэн. Энэ жил бас 2 удаа ирсэн да. Ирээч их удаан хугацаагаар сууж ил байна. 6 сард ирээд одоо энэ жил бол 6 сард ирсэн. Дундан бас нэг гадаа явсан. Тэгээд одоо 9 сарын сүүлээр барах явна. Тэгвэл бараг нэг 4 сар зэрэг суух юм байна да. Тэгвэл суух дээр сууж явах дээр бол сумки дээр хаяанд бол одоо дууддаг юм бас ирээд намайг нэг ном зам өмсчихсэн дээр хамт хэлэхгүй юу гэдэг юм бол тэр боломж үзэж ягаад би зав байвал явдаг юм зав байхгүй бол одоо чөлөөмөдүүлээд явдаг вэ да. Тийм байна. Тэгээд би бол тэр юугийн юу гэдэг лээ тэр хөдөө аж ахуйн яамна тэр артал тэнд нэг хүн нэг апартмент гэж байгаа шүү дээ. Нэг байр тийм нэг юм бэлгэсэн. Миний нэг найз би тэр дотор амьдралдаг.
Түүний өмнө нь бол тэр одоо юу байгаа нэг заахан офис байгаа да. Тэр офис дотор бол одоо 2 дахь өдөртөө 4 дахь өдөр бол хүмүүстэй уулздаг юм аа. Энэ дээр бол утас байгаа та нэг хэлэхгүй юу заахан байж байгаа. Тэгвэл тэр утсаар хүмүүс холбоо тавьж яагаад ирээд уулзуул болно. Явандан бол би бодож ирсэн бол эмнэлэг дотроос одоо би байж ирсэн тэр дотор нэг миний өврийн нэг офиска байгаа. Ажилдаа ирэхдээ тэр офис дотор суугаад хүмүүстэй бас хамтрлаад тэгээд бас юу хийгээ холбоотой байж ийг бодож ил байна. Тэгвэл одоо олон нийт ард түмэн бол бидний холбоотой байвал их баяртай байна. Тэгээ олон нийт энэ дээр одоо энэ эмнэлэг дээр бас одоо хандив гэж байгаа. Энэ бол одоо цэвэр хандиваар игээд барьсан юм. Улсын бас төсөл өгөх юм бо улсаас бас нэг заах нэмэр өгсөн. Нэг 200 сая игээд өгөх ижил байгаа. Одоо арай одоо дууссан бай тэгвэл чи одоо тэрийг бид бас хүсэлжил байгаа. Тэгвэл чи ард түмэн одоо энэ дээр тус хүрдэг юм бол манай одоо Монголын одоо хүүхдийн одоо амьдрал их чухал байна. Манай Монголын ирээдүйг бол одоо хүүхдэд тулж байгаа. Тэгвэл одоо хүүхдийн эрүүл мэнд сайн байвал тэгвэл их сайхан байна гэж бодож байна. Тэгвэл олон нийтгээд энэ дээр игээд бас хандив тус хүрэх юм төлөө буян нийлээд одоо хамтлахгүй юу гэдгийг үржил байна да. Тэгэхээр хоёулаа эмнэлгийн тухай яриалаа эргээд орё л доо. Тэгэхээр хүүхдийн цусны эмгэг халдварын эмнэлэг нээлттэй хязээ хийх вэ? Одоо энэ нээлт бол 8 сарын 28-нд хийх гэж байгаа. Одоо цаг хугацаа бол их байхгүй л байна. Ажил нь бол их явж л байна. Дотор нь бол би саяхан хэлсэн одоо зүүндээ юм төвсөн. Бид нь бол одоо зүгээр нэг байр барьчгээд одоо эмнэлэг бэлгэлээ гэсэн тийм биш. Дотор тоног тохиромж байна. Дотор одоо юу гэдэг лээ тавил байна. Доторх одоо хэрглэж ясан бүр төвөж байгаа. Одоо жишээлбэл тэр хан ман дээр бүр оксижентай тийм байгаа. Бүр одоогийн Монголын одоо нэг хэсэг хувийн эмнэлэг бол их сайхан барьчихсан байна. Бараг тийм зэрэгээр байгаа. Нөхцөл нь бол их сайхан байгаа. Тийм болох нь ажил зүүндэн байгаа. Тэр одоо хурд нь явуулж ил байгаа да. Тэгвэл чи 28-нд нээлт хийх гэж бодож ил байгаа. Тэгвэл тэр нээлт дээр та нар нийт одоо ирэхгүй юу гэж би игээд та нарыг урьжил байгаа да. За баярлалаа. 2 дугаар суваг телевизийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцсон танд маш их баярлалаа. Таны Монгол улсад хийсэн энэ их ач буянд чинь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бас баярлаж талархснаа дахин илэрхийлье. Баярлалаа. 2 дугаар суваг телевизтэй хамтаага үзэгчдээ баярлалаа. Та бүхэндээ ажлын өдөр хөтөлбөрийн зочны цаг хүрлээ. Хөтөлбөр үргэлжилж байна.